Үзэгч та бүхэнд оройн дүргийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Манай хотын иргэдэд нийтийн тээврэг үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдэд засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийсэн байна. Энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулно. За хотын хэмжээнд нийтдээ 8 аж ахуйн нэгж 660 орчим тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Ажлын хэсгээс эдгээр аж ахуйн нэгжүүдийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах Монгол Улсын стандартад багтсан нийт 25 үзүүлэлтээр шалгажээ. Шалгалтын дунд автомастер төв 22, ариун шар зам хоршоо 22, за бэбэ од 21, бугуун орд 5, сүйдэ хадаг 20, за Эрдэнэт тарслан 17, хутгийн шанаа хоршоо 13 он авчээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд өөрийн гэсэн дулаан гараж, засварын болон угаалгын газар, мэргэжлийн боловсон хүчингүй зэрэг нийтлэг зөрчлийг гаргаж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч ярьлаа. Засварын газар, дулаан гараж байхгүй бол нийтлэг зөрчлүүд байгаа. Тэгэхээр одоо угаалгын газаргүй бол 1 оноо хасагдаад, засварын газаргүй бол 1 оноо хасагдаад ингэж явахаар ингэж тавигдсан байна. За тухайлах юм бол энэ одоо автомастер төв бол угаалгын газаргүй засварын газартай за зулаан гараж хангалтгүй гэдгээр бол 2-3 оноо хасагдаад ингэж яваад байгаа. ББО гэхэд мөн одоо байнгын нэг эмчгүй за угаалгын газартай гаражтай засварын газартай бол гэрээтэй байсан. Энэ нь бол бас гэх маягаар ингээд энэ оноонууд бол яг нэг үзүүлэлтээр 1 оноо тавьж өгсөн байна. За түүнээс гадна зарим тээврийн хэрэгслийн иж бүрдэл дутуу цэвэрлэгээ үйлчилгээ нь эрүүл ахуйд нийцээгүй. За жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулахгүй байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ. Дээрх дүгнэлттэй танилцсны дараа засаг даргын зөвлөлийн гишүүд хэд хэдэн саналыг хэллээ. Тухайлбал энэ төрлийн үйлчилгээг орчин үеийн жишгт нийцүүлэх хэрэгтэйг онцлолоо. Ялангуяа аж ахуйн нэгжүүд өндөр насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үн төлбөргүй үйлчилж төрөөс нөхөө олгоор авч байгаа. Тиймээс тухайн иргэний автобусанд суусан тоог ухаалаг системээр буюу карт ашиглаж хянах хэрэгтэй гэлээ. За мөн GPS-ээр тээврийн хэрэгслийн гэрээс маршрутын дагуу үйлчилж байгаа эсэх болон хурд зэргийг хянах боломжтой. За холбогдох байгууллагууд GPS-ийн хяналтаа тогтмол хийх хэрэгтэй гэлээ. Диспетчерийн логистикийн үйлчилгээнүүд иргэдэд болоод таксины, автобусны үйлчилгээнүүдэд хоорондын уялдаа холбоо дуудлах ингээд энэ юмнууд дээр бол бодлогынхоо юмнуудыг барьж ажиллах. Тэгээд автобусны үйлчилгээнд бол одоо картын системийг нэвтрүүлэхэд ямар болцоо юу байх нь энэ юмнуудаа хийгээд явах юм бол одоо энэ хөнгөлтийн асуудал үндэхээ цаашаа хэрэгжээд явах юм бол картгүйгээр энэ хөнгөлтийн асуудлыг ярих болов уу утгагүй байгаа юм байгаа юм л та. Хэдэн удаа явж байгаа яаж байгаа тоо хүртэл тухайн иргэн дээр гарахгүйгээс цааш. Тэгээ ийм юмнуудаа хот гэдэг утгаар нь бас нийтийн тээврийн үйлчилгээний юмнууд цаашдаа анхаараарай. За нийтийн тээврийн үйлчилгээнд одоо гол хяналт тавьж байгаа арга механизм бол GPS байгаа. За GPS бол маш сайн ажиллуулж энэ чиглэлээр хяналтаа сайн тавьж явах шаардлагатай. Нийтийн тээврийн үйлчилгээний цаг, маршрут за одоо эцсийн зогсоол дээр очиж эргэж байгаа байдал энийг одоо хянах одоогийн байдлаа шалгарсан арга бол GPS л байна. Энэ чиглэлээр бас хяналтаа сайжруул талдаа ингэж ажиллах бол зайлшгүй шаардлагатай. Үндсэндээ энэний цаана бол мөнгө явж байгаа шүү дээ. За энэ үеэр засаг даргын зөвлөлөөс их залуу Шандвагийн чиглэлд том оврын автобус ажиллуулж байсан Бугуун орд компани гэрээг цуцлах шийдвэрийг гаргалаа. Учир нь дээрх ажлын хэсгийн шалгалтаар тус компани 25 үзүүлэлтийн 20-ыг нь хангахгүй байгааг тогтооджээ. Мөн аймгийн автоэврийн төв энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 68 гомдол хүлээн авсны 42 нь Бугуун орд компанитай холбоотой байсан гин. За гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компанид олгодог нөхөө олгорыг өнгөрсөн сараас зогсоогоод байсан юм. Манай аймаг төрийн байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг дэмжих хөгжлийн төвтэй болох асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Аймгийн хэмжээнд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 85 хүүхэд байдаг гэсэн тооцоо судалгаа байна. За эдгээрийн 30 орчим хувь нь найдвар төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны дэргэдэг хүүхэд хөгжлийн төвд явж хүмүүжиж байгаа юм. За харин үлдсэн хувь нь гэртээ байна. За дээрх хоёр байгууллагын тухайд орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт авдаг. Төсвийг улирал бүртэн олгодог юм. За уг төсвийн ажилчдын цалин нийгмийн даатгалд хүүхдүүдийн хоолн зарцуулагддаг. За найдвар төвд 2013-аас 2016 оны 9-р сарын хүртэл 104.6 сая төгрөг
хүүхэд хөгжлийн төвд 69.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. За эдгээр байгууллага нь төрийн бус байгууллагын гэрчилгээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг учраас төрөөс санхүүжүүлэх нь хуулинд харшилж байгаа юм. За иймээс орон нутгийн төсөвт байгууллага саналыг гаргаад байгаамаа. Сурал цэргийн засаг хариуцсан ерөнхийдөө одоо яг хүүхдийн сэргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргийн засалтын Монгол улсын стандарт батлагдсан байгаа хэдий ч яг түүнийг дагаж мөрдөх дүрм журам бол батлагдаагүй байгаа. За тэгээд энэ дүрм журамтай нийцүүлээд ерөнхийдөө ингээд жишг болгоод ингээд шалгаад үзэхэд бол бас яг нарийн тэр шаардлагыг хангах төвшөнд бол байхгүй. Одоо өдрөмжлөх чиглэлээр явж байгаа гэсэн дүгнэлтэнд төрсэн. Тэгээд цаашдаа одоо төсвийн үр ашигтай хэмнэлттэй бодлогод шилжүүлэх энэ төвдөө бас хамар хүрээг нь өргөжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх бусад аймгийн хүүхдүүдэд хүрч ажиллах тийм энэ чиглэлийг хангах үүднээсээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхд залуучуудын нэгдсэн хөгжлийн төв байгуулахын зөв тийм гэсэн санал сая ингээд дэмжигдээд явж байна. Одоо байгаа хүүхдүүдэд бид нар бол ингээд харахад яг байнгын асаргаатай хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхд бол аймгийн хэмжээнд 85 орчим байна гэсэн судалгаа байгаа шүү. Тэгээд энэ хоёр төв дээр хамрагдж байгаа хүүхдүүд бол нэг 20-оос 20 орчим насны хүүхдүүд хязгаарлагдсан байдлаар хамрагдаж байна гэж харж байгаа. Тэгээд цаашид ингээд төрийн мэдээлэлд болохоор бас нөгөө төрөөс тавих хяналт нь илүү сайжраад ирэхээр нөгөө оролцоогоо илүү хангах, салбар хоорондын уялдаа амж зохицуулалт нь илүү сайжрах боломжтой юм байна гэж харж байгаа л да. За дээрх асуудлыг аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байна. За харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо болон найдвар төв гэсэн хоёр байгууллагыг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. За өнгөрсөн хичээлийн жилд найдвар төв уг үйлчилгээнд хамрагдсан. За хүүхэд харах үйлчилгээнд хамрагдвал илүү боломжтой хэмээн. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах нь илүү боломжтой гэдгийг мэргэжилтэн онцолж байна. Дараагийн юмыг танилцуулъя. Багаангийн сурагчид үдийн цаг хөтөлбөрийн хүрээнд өгч байгаа хүснээс өдөрт 300 ккал илчлэг тижэл авах ёстой. Өөрөөр хэлбэл тэд сургуультай идэж буй үдийн цанаас нэг өдрийн хоол тижээлийнхээ 16%-ийг авах ёстой байдаг байна. За багангийн буюу 1-ээс 5 дугаар ангийн сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагддаг. Тэд сургуультай идэж буй үдийн цайнаас нэг өдрийн хоол тижээлийнхээ 16%-ийг авах ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь үдийн хоол биш бөгөөд 4-өөс 5 цагийн хичээл ороход хит ядраахгүй байх зорилготой баг болон их үдийн цай гэсэн үг юм. За эрүүл мэндийн болон боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын хамтарсан тушаалаар хүүхдүүд үдийн цай хөтөлбөрийн хүрээнд өгчүүн хүнснээс өдөрт 500 ккал илчлэг тижээл авах ёстой. Сургуулиудын хувьд сурагчдад хичээлийн 5 өдрийн 2-т нь сүү цагаан идэ, за 2-т нь халуун хоол, үлдсэн нэгд нь хуурай хүнс өгдөг байна. За аймгийн эрүүл мэндийн газраас үдийн цай хөтөлбөрийн хоол хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, нэр төрөл, илчлэг зэрэгт тогтмол хяналт тавьдаг. За тус газрын зүгээс хүүхдүүдийн гэртээ идэж буй хоол хүнстэй ижил төрлийн бүтээгдэхүүн өгөхгүй байхыг сургуулиудад анхааруулдаг байна. Хүүхдүүд гэртээ дөрвөө гэртээ болол ихэвчлэн боов талхаа идээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад сургууль дээр ирэнгүүт нь боов талхах ямар ч тийм шаардлага байхгүй. Нэг хүүхдэд ер нь бол ижил төрлийн хоол хүнсийг өдөрт 2-3 удаа өгөөд ирэх юм бол энэ нь өөрөө хүүхдийн өсөлт төвчөнд маш их нөлөөлдөг. Тийм учраас бол сургуулийн үдийн цайнд боов талах өхийг бол бас нэг зорилго болоод байх нь чухал биш. Тэгэж ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь бол одоо зүгээр нэг цайны оронд бид нар төрөл бүрийн одоо жимсний шүүснүүдийг өгдөг, хярам өгдөг тийм ээ. Сууцаагаад нэг төрөл тэгэхэд одоо тараг өгөх юм уу? Эсвэл одоо хөөрүүлсэн сүү, эсвэл аарц өгдөг. Тэгээ энэ нь бол цаг удирлаас хамаарат өвөл бол арц нэлийн төлгөө өгдөг бол намар хавар бол тарг гэсэн үг бас нэг өгч. Тэгээд одоо нөгөө халуун сүтэй будаа тийм ээ халуун каш тэгээд бас хоол өхийг үл зордог. Хоолн дээр бол бас үдийн цайны зохион байгуулж байгаа газрууд бол нэг бас л нөгөө гэрт өгдөг будаатай шүл гурилтай шүлийг өгөх гээд байх нь бол их зорилго биш. Аль болохоор хүүхдэд бол ногооны орцтой ногооны орц сайтай хоолыг бас өгөх хэрэгтэй. Мөн аль болохоор бас гэрт идэгдэггүй одоо мах тий болж игэл нэг дахианы мах ч юм уу тий өгчхийг зарах хэрэгтэй. За энэ хичээлийн жилд манай аймагт үйл ажиллагаа болж буй төрийн болон хувийн хвшлийн 16 сургуульд бага анги хичээл нь за урьдчилсан байдлаар эдгээрийн 293 бүлэгт 9190 орчим хүүхэд суралцсан гэсэн тооцоо гараад байна. За эдгээр сургуулиудын үдийн цай хөтөлбөрт 26 аж ахуй нэг жиргэн хүнс нийлүүлэхээр шалгарчээ. Оюутан сурагчид хичээлээс гадуур авяас чадвараа хөгжүүлэх чиглэлд төрөл бүрийн дугуулсан секцэд хамрагддаг. За тэгвэл 2016-аас 2017 оны хичээлийн жилд манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн болон урлаг соёлын байгууллагууд хичнээн төрлийн дугуулсан секц хичээллүүлэх талаар мэдээллийг хүргэж байна.
Энэ хичээлийн жилд аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээр нийтдээ 17 төрлийн хөгжлийн хөтөлбөр хичээлэхээр болсон байна. Үүнд бүжиг, гоцлол, төгөлдөр хуур, морин хуур, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, бие хамгаалах хурлаг, шатар, чөлөөт бүх, жудо, бокс, англи хэл, монгол бичиг, математик гэх мэтчлэн дугуулангууд хичээлэхээр бүртгэлээ эхлүүлжээ. Энэ жилийн тухайд шинээр физик, математик болон гадаад хэлний дугуулангууд нэмэгдсэн байна. Аймгийн хүүхдийн ордны дугуулангийн төлбөр 30 мянган төгрөг байдаг. Нэмж мэдээлэхэд хүүхдийн ордны энэ зууны дугуулан сургалтад 400 гаруй хүүхэд хамрагджээ. Одоогийн байдлаар бол нийтээ нэг 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Тэгэхээр энэ жил 17 төрлийн гэдэг маань шинээр нэмэгдсэн маань физик, математикийн болоод гадаад хэлний юунууд секс дугуулангууд нэмэгдэж байгаа. Хууснараа бол бүхий жудо, чөлөөт бүх, бокс, бие хамгаалах урлаг бол хичээлнээс. Энэ ингэж байгаа. Энэ нь бол урлагийн хүүхдүүд дээр уран сайхны секс дугууланд хамраж байгаа хүүхдүүд маань бол тэндээс нэлээд сайн жилүүр уламжлалт болон зохион байгуулалт яруу наадамд оролцоод тэндээс сайн шалгасан хүүхдүүд байна. Өнөө манай уустаа анхдагч болсон хөгжлийн үндэсний дуугийн чуулган шилжиж ордог. Ийм юутай тэгээд бүх дугуулангууд бол нөгөө төвшөнтэй шүү дээ. 3 төрлийн. Тэгэхээр бага дунд гэх ингээ явдаг. За түүнээс нөгөө загвар зохион бүтээгч загвар өмсөгч гээд дугуулангуудыг мөнд бүгд шатагсан дэвссэн хөгжсөн ийм зохион байгуулагддаг. Иргэд олон нийт оюутан сурагчид чөлөөт цагаа зөв боловсон олон төрлийн спортоор хичээлж өнгөрүүлэх боломжтой бас нэгэн газар бол Хангард спорт цогцлбор байдаг. Энэ хичээлийн жилд Хангард спорт цогцлборт нийтдээ 23 төрлийн секц дугуулан хичээллэхээр 8 дугаар сарын 30-наас бүртгэл сургалтаа эхлүүлжээ. Эрдэнэ төлөвлөрийн спорт цогцлбор хичээлийн шинэ жил 16-17-ны төлөв ороод ажиллаж байна. Сая энэ сар гарангийн хугацаанд спорт комплекс маань засварын ажиллагаа хийгээд дууссан. Өнөөдрөөс болон 30-наас эхлээд секс дугуулан маань бүрэн хичээлж эхэллээ. Бассейн маань ч гэсэн ажиллаж эхэлсэн. Нийт 23 төрлийн секс дугуулан бол хичээлнэ. Үнийн тариф бол хэвээрээ үйлдвэрийн ажилчид бол үнэгүй. Хотын иргэдэд бол хөнгөлөлтөө үнээр секс дугуулантын тариф гарцсан байгаа. Тэр тарифынхаа дагуу хичээлэх юм байгаа. Эрдэнэ төлөвлөрийн маань спорт цогцлбор маань мэрэгсэн дасгалжуулагч багш нартай чөлөөжүүдө бокс, сакс, хууль бөмбөг бол Монгол улсын шилдэг дасгалжуулагч нар байдаг. Мөн шилдэг арга зүйч нар ажиллаж байгаа учраас бол та бүгдийг бол манад ирж үйлчлүүлэхээрэй гэж хэлж байгаа. Мөн энэ жил шинээр туйлзуур сэлэм спортын төрөл нэмэгдэж байгаа юм байна. Тэгээд 6 спортын төрлөөр секс дугуулан өсвөрийнхөө өсвөр залуучуудынхаа бэлтгэл сургалтанд сургалтын төлөвлөгөө бид нар гаргаж ажиллах гэж байна. Тэгээд шинээр нэмэгдэж байгаа төрөл маань бол туйлзуур сэлэм. За энэ спортын төрлөөр бол Монгол хүмүүс амжилт гаргана гэж үзсний үр дүнд Орос улбанаас дасгалжуулагч авчирч бид нар багш дасгалжуулагч нараа сургаж Эрдэнэ хотынхаа хүүхд залуучуудыг тэр спортын төрлийг таниулж спортын өндөр амжилт гаргахын тулд ажиллаж байна. За бокс, чөлөөт, жудо хөхийн төрлүүд маань спорт ордон дээр бүртгэлээ явуулаад нийтдээ 300 гаруй хүүхэд хичээллээд түүнээс өсвөрийн залуучдын улсын аваршуулгын цэнд бол манай шгшөөгийн төрлүүд нийтдээ 100 гаруй медаль тэр өнгөрсөн ажлын тайлан гарах 100 гаруй медаль авсан байна. За шинэ сургалт дасгалжуулалтын дэлхийн өндөр хөгжиж байгаа спортын төрлүүдийг хичээлж байгаа журмын дагуу багш нар маань бас сургалтуудаа бол нэг жилийн хугацаанд төлөвлөгөө гаргасан байна. Тэгээд энэ яг Японоос чөлөөт хөхийн спортоор амжилт гаргаж байгаа тамирчдын бэлтгэл сургалтын төлөвлөгөө авчирсан ажиллахаар ингээд ажилдаа орсон бүртгэлээ явуулж байна. Хангард клубын спортын 6 төрөлд шигшээ баг ажилласан. За энэ жил тус цогцлбор үйл ажиллагаанд шин сургалт арга зүйг нэвтрүүлж дэлхийд өндөр хөгжиж байгаа спортын төрлүүдээр багш дасгалжуулагчид жилийн төлөвлөгөөгөө гаргасан байна. За Хангард спорт цогцлборт туссан бассейн, жудо, бокс, чөлөөт бүх, туйлзуур сэлэм,
байцсур, спорт, арбек, сакс, волейбол, хөл бөмбөг, фитнес, үндэсний бүх сур, хүчний 3 төрөлт, шатар, даам, йог, гүйлт гэх мэтчлэн 20 гаруй төрлийн дугуйлан хичээлдгээр бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Үзэгч танд 21 цагийн мэдээ танилцуулж байна. Бүсийн оншилгын эмчилгээний төвийн Харьяа моргийн хүргэвчний мотор эвдэрсэн байна. За энэ талаарх мэдээллийг сэтгүүлчин Хичүүлэн студиэс хүргэж байна. За баярлалаа үзэгчдээ. Оргил цаг мэдээлэл хөтөлбөрийн 21 цагийн дугаараар бид Бүсийн оншилгын эмчилгээний төвийн эмгэг судлалын дасгийн моргийн хүргэгч эвдэрсэн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. За нарийн шалтгааны нь бол мэрэгжилтнүүд за тухайн моргийн хүргэгчийн хүргэлтийн сэнсний мотор эвдэрсэн гэж дүгнсэн байна. За энэхүү эвдрээд байгаа хүргэгчийг анх 2005 онд суйрлуулж байсан. За суйрлуулсан цагаас хойш буюу за сүүлийн 11 жилийн хугацаанд нийтдээ 5 удаа эвдрэл гарсан ийм хүргэгч юм байна. За Бүсийн онцлогын эмчилгээний төвийн Бүсийн онцлогын эмчилгээний төвд бол эмнэлгийн хоног төхөөрөмжийн засварчин 2 ажилладаг боловч за энэ удаа гарсан эвдэрлийг бол засварлахад бас мэдлэг ур чадвар нь хараахан тэнцэхгүй байгаа юм байна. За тиймээс тус төвөөс нийслэл болон Медипас эмнэлгийн засварчдыг урьж энэхүү гарсан эвдэрлийн шалтгаан нөхцөлийг тогтоолгох чиглэлээр ажиллажээ. За анх моргийн хүргэгчийг суйрлуулахад бол 10 сая төгрөг зарцуулж байсан. За одоо бол зах зээл дээрх ханш нь үүнээс 2 дахин өссөн гэсэн ийм тооцооллыг тус төвийн удирдлагууд хийгээд байгаа юм байна. За энэ асуудлаа бол Бүсийн онцлогын эмчилгээний төвийн зүгээс аймгийн засаг дарга Дамбын Батлавтад бас өчигдөр танилцуулсан. За аймгийн засаг даргын хувьд бол за бусад асуудлуудыг чинь шийдъя. Тэгэхээр энэ удаад бол энэ моргийн хүргэгч засварын ажлыг бол Бүсийн онцлогын эмчилгээний төв өөрийн дотоод нөөц боломжоор шийдвэрлэх хэрэгтэй гэдэг ийм чиглэлийг өгсөн. За Бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирал Цэрэн давгийн хэлж байгаагаар бол тус төвд за үүнийг засварлахад шаардлагатай хөрөнгө байгаа гэж тайлбарлаж байна. 21 цагийн мэдээ үргэлжилж байна. Аймгийн замын цагдаагийн тасгаас 9-р сарын 1-ний өдөр хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд хөдөлгөөний ачаалал ихтэй зам сургууль цэцэрлэгийн ойролцоох замын хөдөлгөөнд зохицуулалт хийж ажиллана. За мөн хичээлийн шинэ жилийг хүүхдэд сургууль орчмын бүс гисийн стандартын тэмдгийг 20 гаруй сургууль цэцэрлэгийн замд шинээр байрлуулсан байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болоод зорчигч урсгал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор аймгийн замын цагдаагийн тасгаас иргэд олон нийтэд бас анхааруулга мэдээллийг хүргэж байна. За хичээлийн шинэ жилийг тохиолдолн замын цагдаагийн тасгаас тодорхой төрлийн арга хэмжээг зохион байгуулж ажиллах бөгөөд за энэ үеэр бүтэн өдрийн турш нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл автобус болоод хүүхдийн автобусанд замын хөдөлгөөнд соёлтой оролцож бусдыгаа хүндэтгэе гэсэн энэхүү уриалгыг тээврийн хэрэгсэлд байрлуулж ажиллах юм байна. 9-р сарын 1-ний өдөр аймгийн замын цагдаагийн тасгаас хөдөлгөөний эрчим ихтэй зам сургууль цэцэрлэгийн ойролцоох замын хөдөлгөөнд хяналт тавьж зохицуулалт хийж ажиллах юм байна. Энэ жилийн тухайд аймгийн замын цагдаагийн тасгаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй сургууль цэцэрлэгийн орчимд гарц гаргаж шинээр тэмдэглэгээ хийсэн байна. Мөн 9-р сарын 1-ний өдөр иргэд олон нийт тээврийн хэрэгслийн жолооч нарт уриалга хүргүүлж ажиллах юм байна. Энэ жилийн өрөөнд бид энэ оны эхний 2 бол нийтдээ орхон аймгийн хэмжээнд 20 гаруй сургууль цэцэрлэгүүд ойролцоо явган хүний гарц гаргаж тэмдэглэсэн байна. Дээр нь сургууль орчмын бүс гэсэн шинэ стандартын тэмдгийг 45 ширхэг тэмдэг сургуулиуд ойролцоо тавьсан байна. Энэ сургууль орчмын бүс гэсэн тэмдэг нь ямар ч орчтой байх гэхээр хаашаашаа 70-60 харьцаатай цагаан гэрэл ойлгогчтой дунд нь сургууль орчмын бүс гэдэг юм бичсэн байгаа. Энэ тэмдэг тавьсан тохиолдолд тээврийн жолооч 20 км/цаг доош хурдтай явах хэрэгтэй. Яг энэ тэмдэг. Яг л сургууль орчмын ойролцоох хүүхдийн хөдөлгөөнтэй ийм газар учраас яг энэ тэмдгүүдийг тавигдсан байгаа. Тэгээ энэ дээр бол жолоочны анхаарах хэрэгтэй. Дээр нь их эцгүүд бол өөрсдөө хүүхдийн сургуулийн хашаанд оруулж сургуулийн ангийн удирдсан багш нар хүлээлгэж өгдөг. Ороо очиж ачаал харах байсан. Бас таар өнөөдөр хүлээж авах хүүхдээ авч. Дээр нь аймгийн хэмжээнд байгаа энэ аслагдсан бүргүүд явж байгаа сургуулийн автобус, хүүхдээ автобус гэж ярьж байгаа шүү дээ. Өчтөр тээврийн зэд манай замын тайван тасах хамтраад нийтдээ хүүхдийн 6 автобусанд үзлэг шалгалт хийлээ. Хамгийн гол нь юу гэхэд техникийн стандартын шаардлага хангаж байгаа гэдэг тийм. Тийм тээврийн зэд урьдчилгаар болсон бид бас жолоочийн хэмжээнд автомашин байж шаардлагатай таван төхөөрөмж баг зэрэглэлийг бүрдийн талаар шалгалт хийсэн. Энэ боломжийн бэлдсэн байна.
Энэхүү уриалга лоозинг бүтэн өдрийн турш хүүхдийн автобус, нийтийн зорчигч тээврийн автобуснууд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж тээврийн хэрэгсэлтэд байрлуулж замын хөдөлгөөнд оролцсноо. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13-2-ийн 7 дахь заалтыг хэрэгжүүлж 0-10 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчийн хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор замын цагдаагийн засгаас орон нутгийн хэмжээнд ажил зохион байгуулахаар болсон байна. Баярлалаа үзэгчдээ 21 цагийн мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. За үзэгчдээ өргөл цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрийн тодруулагт Медипас эмнэлгийн арьс харшлын кабинетийн харшлын эмч Цолмон болон Тамир нар хүрэлцэн ирсэн байна. Орой минь. Орой минь. За Медипас эмнэлгээс Эрдэнэ хотынд зориулаад 9-р сарын 2-ны өдөр харшлын эсрэг хамтдаа гэдэг өдрөлөг зохион байгуулах юм байна. Тэгэхээр энэхүү өдрөлгийн талаар За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг арьс харшлын Медипас эмнэлгийн арьс харшлын кабинетийн эмч Цолмон байна. За манай эмнэлэг нь 9 сарын 2-нд харшлын эсрэг хамтдаа сэдвт өдрөлгийг зохион байгуулах гэж байна. Та бүхэн өргөнөөр ирж оролцсон уу? За энэ өдрөлгийн гол зорилго нь иргэдэд одоо харшлын талаарх одоо эрүүл мэндийн боловсролыг одоо мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулах гэж байна. За өдөрлөг 9 сарын 2-нд 10 цагаас эхэлнэ. За эхний 10 цагаас 10 цаг 30 минутын хооронд бол 30 минут иргэдэд болоор харшлын талаарх одоо мэдлэг олгох сургалт бол явагдана. За энэ сургалтын хүрээнд бол харшил гэж үеийн харшлын талаарх ерөнхий ойлголт, харшлыг одоо яаж онцлох уу, онцлогооны аргууд, мөн одоо зоглон тохиолдож байгаа ургамлын харшил болон тоосны харшил, тэгээд хүнсний харшил, тэр дундаа чоноо хөрөөс өвчин, атопийн дерматит арьсан дээр одоо илэрдэг хүнсний харшлуудын талаар бол ярилцсанаа. За мөн дараа нь бол ирсэн үйлчлүүлэгчтэй бэлдсэн харшлын талаарх зөвлөмж, гарын авлагуудаа тараана. Үүний дараа болохоор өвчтнүүдэд даралт, биенжин, пульс тэгээд үзнэ. За үүний дараа 11 цагаас бол үзлэг эхэлнэ. За ирсэн үйлчлүүлэгчтэй бол үзлэг шинжилгээ хийн. За ирсэн үйлчлүүлэгчтэй бол амьсгал болон хоол хүнсний одоо харшлын сорил тавьж харшлын шалтгааныг бол тодруулна. За хоёрдугаарт нь бол эмчийн үзлэг зөвлөгөө хийн. За энэ өдөр болохоор манай эмнэлэг бас үйлчлүүлэгчтэй бас хямдралтай үйлчилж байгаа. За эмчийн үзлэг бол 75% хямдарч 5,000 төгрөгөөр бол үзэж байгаа. Хоёрдугаарт нь бол харшлын сорилоо бол 30% хямдруулж байгаа. Тэгэхээр иргэд бол үйлчлүүлэх боломжтой. За манай эмнэлэг нь Италийн Ло Пармпирмийн харшлын арьс хатгах сорилоор хоол хүнсний болон амьслын замын харшлын шалтгааныг бол тодруулж байгаа. Үүндээ болохоор хоол хүнсний 40 төрөл, амьслын замын 37 төрлийн сорилыг бол тавьж үйлчилж байна. За өдрөлгийн хувьд хичнээн хүн оролцох боломжтой, сонирхсан бүх хүн очих одоо ийм эрхэн боломж нь нээлттэй байгаа тийм. Ер нь бол ирсэн хүн бүхэн үйлчлүүлэх боломжтой байгаа. Тийм учраас та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ. Яг цагтаа эхлэх бах тийм ээ. Тэг яг цагтаа эхэлнэ 10 цаг 9 сарын 2-нд 10 цагаас эхэлнэ. Тэгэхээр танай эмнэлгийн хувьд ер нь өдөр тутмын үйл ажиллагааны чинь харшлын гаралтай өвчлөлттэй холбоотой ямар үйлчилгээнүүд байдаг талаар бас манай үзэгчдэд бас мэдээлэл дуулгаач. Ер нь танай эмнэлэгт хандсанаар харшилтай хүн ямар үйлчилгээнүүдийг авах боломжтой юм бэ? Тэгэхээр одоо манай эмнэлэг дээр нэгдүгээрт арьс харшлын мэрэгжлийн эмч нар үзлэгээ хийгээд зөвлөгөө өгөөд тэрний үндсэн дээрээс оншоо тогтоогоод давхад энийхээ дараа бол нарийн шинжилгээнүүдийг хийж байгаа. Энд нь нэгдүгээрт нь сая Цолмон эмч хэлсэн арьс хатгах сорилоор одоо бүх хүнсний 40 төрөл цоглон одоо хашил үүсгдэг гэсэн үг. Нөгөөх нь л амьсгалын замаар орж хашил үүсгэж байгаа 37 нэр төрлийн зүйлээр сорил тавиад тэндээс нь тухайн хүн одоо ямар хашилтай вэ гэдгийг мэдээд ингэж гол нь мэдэж авснараа ямар ач холбогдолтой юм гэхээр одоо нэг хүн ингээл би ургамлын ашилтаа гэж 100 болохоор ашиглалтнүүдэд яваад байдаг гэдэг. Гэтэл тэр хүн сорил тавилаад үзэхээр зөвхөн ургамлын биш. Одоо гэрийн тоосон цэрийн хачигны тэр бүхэлд хижээж байгаа гэрийн тэжээр амт нохоо муурныхаа хүртэл ашилтаа байж байгаа байхгүй. Тэгэхээр жилийн дөрөв үйлрэл хамгаалах хэрэгтэй болно. Тэр одоо энэ сорилыг тавиулаад юу юунаас харч ийн гэдгээ мэдчих юм бол нарийн зөвлөгөөгөөр би ямар дэглэм барих уу, харшлаас сэтрээхгүй яваад байх ямар боломжтой вэ
гэдгээ бүрэн мэднэ. Дээрэс нь энэ бид нар одоо зүгээр нэг ингээ ургамлын ашилтаа гэл муснаа гожоол хаман битүүрэл нүдэн цахнаал яваад идэг. Энэ хамгийн одоо хүмүүс яг энэ үед болохоор нэг их анхаарахгүй тий. За яг ингээл явж идэг гэдэг. Гэтэл хамгийн аюултай нь энэ ашил маань өнөө жил ингэж явлаа, дараагийн жил дахиад илүү их идэрлээ. Тэрний дараагийн жил ингээд нэмэгдээд хашил өгж байгаа юм нэгдүгээрт нэмэгдээд яваад байна. Дээрэс нь хашлын урвал нь илүү хүчжээд яваад байна. Тэрний дараа хамгийн аюултай юм гэх юм бол астм гэдэг одоо хүм болгоны мэддэг тий. Амьсгал бавчуурал, ханиалгаад ингээд яваад байгаа ийм эмггээр өвдчихдөг. Тэгэхээр бид нэр заавал одоо энэ хашлыг тоохгүйгээр ингээ хаяггүйгээр заавал цааш нь астм өвчин шилдүүлэхгүй, хөндрүүлэхгүй гол нь наан хөнгөн байгаад нь л энгийн одоо хүнд завир багтай ачаал баг өгдөг ийм тариагаар хүнийхээ цаашдын амьдралыг илүү сайн чанартай байлгах зорилготой гэсэн үг. За би сонирхож асууж байгаа юм Монгол улсад ер нь ялангуяа манай иргэдийн дунд ямар юунаас хашлах нь хамгийн илбэг байдаг юм бол нэгдүгürt хоёрдугаарт аль насныхаа хамгийн их энэ хашлын энэ төрлийн өвчнөд одоо нэрвэгдээд байдаг юм. Тэгэхээр хашил нь өөрөө хүмүүсийн дунд нэг төөрөгдөл өгдөө. Хашил одоо дархлаа сулрахаар би ядарч сулцнаас болоод ингээд хашлтаа болчлоо гэд тий. Гэтэл бол хашлын өвчин одоо яг дархлаантай адилхан явагддаг байхгүй юу? Одоо хүний дархлаа адилхан ажиллаад явж байгаа дархлааны ургалтын үед болохоор би биеэ хамгаалцдаг. Хашлын ургалт гэхээр яг дархлаатай явж ирсэнаа хамгийн эцсийн үр дүнд нь өөрийнхөө бие гэмтээчдэг. Тэгэхээр энд одоо нөгөө миний дархлаа модчлаа барилаа гэж дархлаагаа сайжруулах юм тань хэрэглээд ах мал буруу гэсэн. Тэгээд манай Монгол улсад гэх юм бол ер нь нөгөө дархлаатай холбоотой өвчин учраас ихэвчлэн одоо яг эд өсвөр наснаас эхлээд эд одоо яг өвчлөл эхлээд идэг юм. Бага наснд харьцангуй бага тохиолдно. Тэгээ яг эд өсвөр наснаас эхлээд нөгөө нийгэмтэй харьцаж байгаа, ажил төрлөө хийж байгаа ийм хүмүүс илүү одоо нөгөө идэвхтэй нийгмийн одоо өвчин болчиход байгаа байхгүй юу? Ийм хүмүүст илүү цогцлон тохиолдоод дээрэс нь энэ хүмүүст ажиллаа хийх, хичээлдээ явах энэ одоо боломжийг нь алдагдуулаад амьдралын чанарын дороотуулаад байна. Тийм. Урьдчилан сэргийлэх боломжийн хувьд ер нь хэр боломжтой вэ? Хашлтаа болохгүй тулд урьдчилан сэргийлэх боломж нь хэр бэ? Тэгэхээр альва өвчнөөс урьдчилан сэргийлэх бол боломж бүх хүмүүст байдаг. Тэгэхээр манай хашлын өвчнүүдийн үед бол нэгдүгээрт ямар ч одоо хашлгүй хүн байх юм бол нэгдүгээрт миний одоо гэр оронд ойр хавьтай хашлын хүмүүс ер нь байдгүй гэх тээ. Энэ болохоор цэцэн төрлийн хамаатан ч гэдэг юм аа. Тэгэхээр хашлын хэрэг одоо айгүй их ингээл зам болохоор хашлын хөдлөлөөдөг ээж автаа ийм хүүхдүүд байх юм бол ялангуяа хүүхдүүдээ багаас нь анхаарна. Одоо яг нөгөө шарилж ургамал тоосоо гөгөөл эхэлж явах үед нь хүүхдүүдтэй одоо тэр нөгөө шарилжаа зулгаалахгүй тий тоостой газруудаар явуулахгүй байдаг юм уу. Тэгээд хэрвээ нэгэнт одоо хашил үүссэн болвол бүх одоо яг нөгөө саяны сорилт шинжилгээгээ тавиулаад юунаас хашилтаа гэдгийг мэдчихээр тэр удирдалтанд зохицуулаад одоо би хэрвээ шарилжны хашилтаа бол өглөөд шарилж тоосоо өгдөг учраас өглөө цонхоо хаадаг, бороо орсны дараа цонхоо хаачдаг, гадуур явахдаа маска зүүждэг, гэртээ орж ирээд одоо ус толгоогоо угаагаа хуцаа тайлаад хураачдаг. Тэгээ ийм байх юм бол хашлаа хөдлөхгүй одоо нэг асанд хоёр дахьчаар урьдчилан сэргийлээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр сэтгүүр сарын 2-нд болох танай амьдлаг дээр болох өдөрлөг дээр оролцох гэж очихдоо хүмүүс ер нь биеэ бэлдэж очих шаардлагатай юу? Зарим одоо хоол хүнсээ орох ч юм ийм шаардлага бий юу? Анхаарах зүйл бол хүмүүст байгаа. За үүнд болохоор юу анхаарах вэ гэхлээр 48-аас 72 цаг харшлын юм уухгүй байх хэвээр. Үрслийн бус дааврын юм хэрглэж байгаа үед бас сорилт тавихгүй. Мөн харшлын одоо астм хөдөлсөн үед бол сорилтаас тавихгүй. Жирэмсэн бага насны хүүхдүүд бас сорилт тавихгүй. Тэгэхээр энийг бас хүмүүсээс анхаарах хэрэгтэй. За сүүлийн асуулт энэ медипас эмнэлэгт жирийн үед одоо би харшлаа онцлуулад шаардлагатай эмчилгээ энтрийг авахд нийт зардал ер нь хэр байх бол танай эмнэлгээр энэ харшилтай холбоотой нэг удаагийн үйлчилгээ авахд хэдэн төгрөг байдаг юм бэ? Тэгэхээр манай нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг бол 20,000 төгрөг байдаг. Тэгээд энэ үзлэгийнхаа хүрээнд бүх асуумжаа өгөөд бодит үзлэгтэй хийгдээд ямар ч хэсэн би юуны хашилтаа вэ гэдэг одоо урдчилсан оншоо авчна. Энийхээ дараа нарийн шинжилгээнүүдийг өгнө л та. Тэгэхээр энд хамгийн нэгдүгürt найр сатгах сорил орж байгаа. Тэгэхээр энэ сорил маань өөрөө дотроо 37 нэр төрөл, 40 нэр төрөл гэдэг хоёр тусдаа 37 нэр төрлийн сорилоо өгөх бол энэ 120,000 төгрөгийн үнэтэй байдаг. Өдөржингөө хүрээнд энэ маань 30% хямдарсан байгаа гэсэн үг тийм. За үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн өргөх болно.
Та бүхэнд дотоод үйл явдлын мэдээ танилцууллаа. Үргэлжлүүлэн улс их орон болоод дэлхийд дахинд болж өрнөсөн он сонирхолтой үйл явдлыг цахимаар бэлтгэснийг хүлээн авна. Өвөр хангаан аймгийн Баян үлзий суманд амьдарч буй 700 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүд 360 хуучин баригдсан цэцэрлэгтээ суралцдаг байна. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зорилгоор тус сумын иргэд сайн дураараа нэгдэж самар түүгээд олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байгаа гинэ. Тэд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Боргоцоо нэртэй тус цэцэрлэг 10 дугаар сарын 1-нд ашиглалтанд орох бөгөөд гүйцэтгэгч компани нь одоогоор 70% нь буюу дотоод засалт тогтчлтын ажил дээвэр цонх хийх ажлаас бусдыг нь босгочгоод байгаа аж. Ган нуурыг хамгаалах аян зарлалаа. Сүхбаатар аймгийн Даргаан сумын нутаг дахь байгалийн цогцлборт газрын нутаг дэвсгэрт байрлалтай ган нуурын талбайн хэмжээ 2007 оноос эхлэн багасч одоогийн байдлаар бүрэн ширэгсэн байдалтай байна. Тиймээс Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар ган нуур хамгаалах холбоо төрийн бас байгууллага хамтран ган нуураас сэргээцгээе урайлга дэвшүүлэн Монголын нийт ард иргэд байгууллага аж ахуй нэгж төрийн болон төрийн бус байгууллага гадаадын иргэд байгууллагад хандан хандивын аян зарлаж байна. Эрдэмтэд судалгаа хийж ган нуур байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр ширэгсэн гэсэн дүгнэлтэнд хүрч цаашид нуураас сэргээх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй олон санаа санаачлагыг дэвшүүлжээ. 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ хууль дүрэн байхгүй. Замын цагдаагийн газраас залруулга гаргажээ. Зарим сонин хэвлэл мэдээллийн сайтуудаар 9-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 9-р сарын 1-ээс жолооч таны анхаарах 24/4 гэх мэт мэдээлэл гаргасан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл гэдгийг замын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны 9-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хууль бөгөөд энэ 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль дүрэн байхгүй болохыг замын цагдаагийн газраас мэдээлж байна. Одоо зөвч та бүхэн бизнес мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Сургууль нь 2004 онд Эрдэнэт хотод анхны хятад хэлний сургалттай сургууль байгуулагдаад эдүгээ 12 жил сургуулийн үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Манай сургуулийн давуу тал нь шин зуунд их хөрш хятад улстай харилцах, хятадыг танин мэдсэн, хятад хэлтэй монгол сэтгэлгээтэй үндэсний шилэг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилго тавин ажиллаж байна. Манай цайхан гигээ сургууль анх Эрдэнэт хотод 2004 онд байгуулагдсан. Үүнээс хойш 12 жил доктортой үйл ажиллагаа явуулж байна. Манай сургуулийн онцлог бол одоо хүүхдүүдэд хятад хэлийг одоо гүнзгийрүүлэн сурах тал дээр одоо нэлийн ач холбогдол өгч ажилладаг онцлог юм аа. Тэгээд хүүхдүүд маань 1-р ангиас эхэлж хятад хэл үздэг. 1-р ангидад бага ангидаа 5 цаг, ахлах ангиудаа 8 цаг үздэг. Мөн хятадаас мэргэжилтэн багш нар ирж ингэж бас суралцдаг юм аа. Тэгээд сүүлийн жилүүдэд манай сургуулийн амжилт бүтээл бол нэлийн ариун байгаа. Өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаараа улсын хэмжээний 25 сургууль шалгаруулахад 13-т орсон, хувийн хвшлийн сургуулиудыг шалгаруулахад 9-р байранд орсон. Ийм сайхан амжилттай явж байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд манайх гадаад харилцаагаа нэлээд өргөжүүлж байгаа. Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хотын 2-р сургуультай бид нар хамтран ажилладаг. Хүүхэд багш солилцоогаар одоо гэрээ хийж ингэж хамтран ажиллаж байна. Тэгэхээр зэрэг ахлах ангидаа бид нар бодлогоороо тусгай хөтөлбөр гаргаад ялангуяа физик, хим, нийгмийн ухаан, гадаад хэл, математикийн чиглэлээр гүнзгийрүүлсэн одоо хөтөлбөр боловсруулж одоо хүүхдүүдийг ихтэй сургуульд сурахад нь бэлтгэх. Мөн хятад улсад одоо сүүлийн жилүүдэд хүүхдүүд болон эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль сурах юм сонирхол дээшилж байгаа. Энэ боломжийг нь олгож одоо 2-3 жилийн хугацаанд төрөвжилсэн хөтөлбөрөөр хүүхдүүдийг сургаж хятадд одоо сургууль сурахад нь зуучлах, мөн ихтэй сургуульд ороход нь бас нэлээд одоо тусгай хөтөлбөрөөр хичээллүүлж ингэж амжилт үзүүлүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Манай сургуулийг сонгож суралцсанаараа эсэлтийн ерөнхий шалгалтанд одоо бэлдэж 100% одоо сонгосон мэрэгчлэрээ гадаад дотоодын ихтэй сургуулиудад суралцах, мөн тэтгэлэгт хамрагдах энэ боломжоор бол бүрэн хангаж өгнө. Энд бол манайх бол энэ эцсийн үр дүн бол эсэлтийн ерөнхий шалгалтанд ороод хүүхэд өөрийнхөө сонгосон мэрэгчлээ бүрэн авах юм баталгааг бид эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө гаргаж өгч чадж байгаа. За мөн одоо манайх сурагч солилцоогоор гадаад хэлний чадварыг дээшлүүлэх энэ чиглэлийн
одоо багш сурах солилцоог Хятад улсын сургуулиудтай хийсэн өнгөрсөн жилээс эхэж манайх одоо 2-3 дахь ийм солилцооныхоо хөтөлбөр явж байгаа. Ийм давуу талуудтай учраас энэ хичээлийн жилээс ахлах ангийн сурагчид 10 дугаар ангидаа буюу ахлах ангидаа манайх шинэ нэмэлт эсэлт авах ийм бодлого чиглэл боловсруулж ажиллаж байгаа. За үндсэн одоо манай Хятад хэлний сургалттай ангиудад маань ер нь одоо дундаас нь эсэлт авахгүй гэсэн юм бодлого барьж явдаг. Гацгүй энэ хичээлийн жил бид ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа 10-11 дугаар ангидаа эсэлт авъя. Эсэлт авснараа шинэ одоо энэ бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэх ийм боломжийг сурагчдад олгоё. За мөн хэрвээ манай энэ 10 дугаар ангид орж ахлах ангид орж ирсэн хүүхд Хятад хэлийг суралцаад Хятад хэлний чиглэлээр одоо хэлний бэлтгэлгүй сургуульд явах боломжтой гэж сонголт хийвэл одоо бид насанд хүрэгчдийн дүүцэн хөтөлбөрөөр 3 жил судлуулад ээжсгийн 3-4-р одоо төвшний ийм шалгуурыг хангах хэмжээний буюу өөрөөр хэлбэл Хятад хэлээр одоо сургалт явуулдаг гадаадын ихтэй сургуулиудад хэлний бэлтгэлгүй орох юм боломжийг олгосон юм хөтөлбөрөөр бид сургалтаа явуулнаа гэсэн ийм л бодлого чиглэлийг барьж энэ хичээлийн жил ажиллаж байна. За манай сургуулийн анги дүүргэлт бол ер нь 15-аас 20 хүүхэдтэй анги дүүргэлтийг 20-оос илүү гаргахгүй гэсэн. Тэгээ энэ нь бол цөөн хүүхэдтэй ажиллах, за хүүхэд болгонд хүрч ажиллах ийм л бодлого чиглэлээр анги дүүргэлтийг бол 20-оос илүү гаргадаг. За мөн түрүүн хэлсэн 5 дугаар ер нь 1-р ангидаа эсэлт авна. За дээшээгээ төвшөнд болоод ирэхлээр манайх эсэлт дундаас нь хүүхдийг бол авдаг. Яагаад гэвэл Хятад хэлнийхээ сургалтын дээр одоо хоцрогдол гардаг учраас энэ Хятад хэлнийхээ сургалтыг чухалчилдаг учраас дундаас нь эсэлт авдаг юм аа. Энэ хичээлийн жил бидний авах гэж байгаа эсэлт бол 10 дугаар ангиас авна. 10 дугаар ангидаа бид сонгон гүнзгийрүүлэх мэрэгжлийн чиг баримжаа олсон энэ ахлах ангид хэрэгжиж эхэлж байгаа энэ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлье. Цайхан өнгийн сургуулийн сурагчид мэдээллийн технологи судлагдсан хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн оюун ухаан сэтгэхүйгээр сэтгүүл битгэж сурах, мөн богино хэмжээний кино хийж сурах зэрэг чадваруудыг эзэмшихээс гадна Монгол Улсын боловсролын их сургуулийн гадаад хэлний сургуультай хамтран жил бүрийн 5 дугаар сард сургууль дээрээ олон улсын Хятад хэлний төвшин тогтоох шалгалт буюу HSK шалгалтыг зохион байгуулдаг билээ. Энэ жил Цайхан өнгийн сургуулийн хувьд их онцлог жил юм. Сургуулийн ээлтэй таатай аюулгүй орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээнд өнгөрсөн жил 70 сая төгрөг зарцуулж байсан бол энэ жилийн хувьд 40 сая төгрөгийг зарцуулж сургуулийн орчныг камержуулах, биеийн тамирын талбайг байгуулах, гадна орчныг тохижуулах, Хятад хэлний сурах бичгийн шинжилэлт хийх, багш сурагчдын ширээ сандал солих засвар үйлчилгээг хийгээд байна. 2016-аас 2017 оны хичээлийн шинэ жилдээ 10-11-р ангидаа шинэ эсэлтийг авч эхэллээ. Хятадыг танин мэдсэн, Хятад хэлтэй, Монгол сэтгэлгээтэй ирээдүйн шилдэг боловсон хүчин таныг Цайхан өнгийн сургууль урьж байна. За дээд чанар доод үнүүрээд говь хангаа мебель тавилгын сүлжээ их дэлгүүрийн Эрдэнэ дотдох салбар хичээлийн шинжилгээг тохиолдуулан хүүхдийн өрөөний тавилгуудаа 5-аас 15, 20-оос 30% хямдрал зарлжээ. Хэрэв үзэгч та инхрээ бяцхан үрсийнхээ өрөөг шинээр тохижуулах гэж байгаа бол говь хангаа мебель тавилгын сүлжээ их дэлгүүрийн Эрдэнэ дотдох салбараас 1,800,000 төгрөгөөр зарагдж байсан тумба болон 3 алхахтай шкафтай хүүхдийн өрөөний иж бүрэн тавилгыг 1,299,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой. Түүнээс гадна өнгө загвар хэлбэр хийц хэмжээний хувьд өргөн сонголттой хүүхдийн өрөөний иж бүрэн тавилгуудыг 969,000, 999,000, 1,29,000 гээд маш хямд үнээр худалдаа авах алтан боломжийг тус дэлгүүрийн хамт олонны зүгээс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан та бүхэнд олгож байна. Сонголт ариун тул эзэгчүүд та бүхэн бүх насны хүүхдүүдэд тохирсон тавилгуудыг сонгох боломжтой. За хэрв та хүсвэл иж бүрдэл тавилгаас аль нэгийг нь дангаар нь худалдаа авч болохоос гадна сурагч ширээ сандал, ухаалаг ширээ сандал шинээр иржээ. За эдний дэлгүүрийн хамт олон хүүхдийн өрөөний тавилгуудаа Хонконг, Малай улсаас импортлдог, тэмч учраас чанарт нь эргэлзэх хэрэггүй. Хамгийн гол нь говь хангаа мебель тавилгын сүлжээ их дэлгүүрийн Эрдэнэ дотдох салбарт хүүхдийн өрөөний болон буйдан галтгооны шин бараанууд ирсэн байгааг дуулгахад таатай байна. За говь хангаа мебель тавилгын сүлжээ их дэлгүүрт зарагдж байгаа буйдангууд нь эх орны үйлдвэрийнх гэдгээрээ давуу талтай. Буйдангуудын хувьд сайн шанарын модоор хийж, арьс, даав гэх мэт олон зүйлсээр бүрж өнгө загвар хэмжээний хувьд өргөн сонголттойгоор үйлдвэрлэгддэг. Та хүссэн буйдангаа хямдралтай үнээр
авах боломжийг энэ удаад олгож байна. Мөн Польш галтгооны тавилгууд хямдалтай үнээр зарагдж байгаа юм байна. За үзэгч та бүхэнд хаягийг дуулгахад дөнгөг худалдааны төвд байрлах говь ханга мебель тавилгын сүлжээ их дэлгүүр. Лав гарагийн өнөөдөр Орхон аймагт болж өрнсөн үйл явдлын мэдээллийг үзэгч та бүхэндээ танилцууллаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгч танд баярлалаа. Баяртай үзэгчтэй.